Сайн мэцхан намайг Оюун Эрдэнэ гэдэг. Тэгээд би Монгол Улсын консерваторид Чинзурах гишүүн удирдлаганд ор дүүрийн дулаачаар суралцж байгаад Орос улбаны улсын Москва хотын Гиннесийн нэрэмж төгжмийн академид суралцахаар явсан. Тэгээд сая хавар төгсөд ирсэн. Тэгээд одоо буцаад магистраар сурахаар явж байгаа. Тийм дүүрийн дулаач мэрэгчлэлтэй хүн байна. Яг ингээл сэтгэлээсээ ингээл ойлгож дуулахыг амар хичээдэг болохоор надад нэг яг чин сэтгэлээсээ дуулсан 2-3 cover дуунууд байдаг. Хамгийн хандлт авсан Эрдэнэ цэцэг дуучны чамаагаа оллоо. Хүмүүст ер нь их хүрсэн байсан. Хоёр жилийн өмнө яг анх удаа дуулсан. Тэгээд тэр үед нэг улаан таашинстай ингээд дуулсан. Тэгээд тэр бичлэг манаас нэлийн хүмүүст хүрсэн байсан л та. Тэгээ сая энэ зунштай найзуудтайгаа ингээд хайлаар руу амархаар явахдаа Өв Монголын хайлаар рут руу тэгээ нэг тэнд нэг тайзан дээр дуулах боломж олцсон. Тэгэл яг тэр тайзан дээр дуулсан бичлэгийг маань найз маань явуулаад тэгэл өөрхөө Facebook хуудсанд хийсэн чи хүмүүст маш их хүрсэн. Ер нь Эрдэнэ цэцэг дуучны дуунуудад их дуртай. Тэгээ яг ингээд нандин ч ингэж сонсдог дуу нь яг чамаагаа оллоо. Тэгээ ингээд дуулахаар нэг тийм өөр мэдрэмж авдаг. Нэг тийм гоё. Нэг тийм аз жаргалтай ингээд цаанаасаа ингээд тийм айлгуут марч юм шиг яг тийм мэдрэмжийг өгдөг. Сэрний үнэр шиг чамаагаа оллоо. Хүмүүс маш их урмын үг хайрлаж исэн, зарим нь баг зэрэг шүүмжилж исэн. Тэгээ тэр бүгд бол надад яг үнэхээр гоё санагдчихлээсэн л та. Тэгээд яг Эрдэнэ цэцэг гэдэг дуучны дууг ингэж дуулж байгаа хүмүүс одоо ингэж дуулж байгаа хүн байхгүй. Тэгээд яг cover дуучтаас яг Эрдэнэ цэцгийн дараах орох одоо тийм дуучин байна ч гэдэг юм уу те. Нэг ийм сэтгэлээс юм байна. Яг ингээд сэтгэл санаагаар унчаад ингээд байжсэн чинь ийм бичлэг гараад ирчлээ. Тэгээ 2-3 удаа ингээд дахин сонсоод тэгээд айгүй тийм гоё тайвширлыг олж авдлаа гэд яг нэг тийм сэтгэлээс нь тэгээд дуу хоолойгоороо хүмүүст яг тийм зүйлийг хүргэж чадчихвэл бас болж л байгаа юм байна гэд яг тэр үед бодож байсан. Яг манай гэрийнхэн бол намайг ингээл багасаа дуулсан болохоор заастай гэр бүлийн бахархал минь одоо чийл нэг юм одоо дуулган инээ тэрэгэл юм ярьдаг байсан л да. Тэгэл гэнт ингээл намайг амар олон хүмүүс ингээл меншн хийгээл хөөх миний найз бахархаж гин ямар гоё юм бэ чинь бичлэгээ харсан уу гэл ингээл явуулаад ангууд чинь би бүр ингээд хөөх юу болж байгаа юм болоо гэл ороод харсан чинь маш их хандлт авсан байсан. Тэгэл би ямар гоё юм бэ л гэж бодсон. Тэгэл шаалж байгаа юм бол байхгүй баяр үргийн миний найз болж ийн чадж ийн одоо өмнө сөөрэ гоё тавьж ийн тэгээд амжилт л гээл маш их тийм гоё сэтгэлийн өгнүүд ирсэн байсан. Цаашдаа бол яг бодсон юм олон байгаа. Би одоо ингээд сурч боловсрч төгсөж ирчгээд одоо Монгол улстай ажиллана, Монгол улсын тайзан дээр дуулна гэж боддог. Тэгээ бас боломж нь алдвал бас гарч үзмээр хэд хэдэн улсын тайзууд бас байгаа. Аав ээж одоо нутгийн ард түмэндээ энэ төр зориулаад бас
зохиолын дуу ч юм уу, эстрад дуу ч юм уу тиймэрхүү хэдэн уран бүтээлтэй болно гэж бас боддог. Аав ээждэг тоххой. Одоо чамайг тэр дуурийн дуугаа дуулахаар чаа. Яаж ойлгож сонсноо гэдэг байхгүй. Тийм болохоор чи нэг бид нарт ингээ ойлгохоор нэг гоё дуулаараа уран бүтээл хийгэрээ гэдэг байхгүй. Тэгээ одоо ер нь үндэс суурь юмудаа ингээд тавьж л байна да. Манай Дорн таймгийн хөгжим драмын театрт нэг сарсан багахаа гэдэг өөр тавьчихсан байхгүй. Тэгэл тэрийг үзээл хөөх тэр тайзан дээр байгаа эмэгтэйчүүдийн тэр өмсөн даашинс тэгэл тэр жүжиглэлт дуулалт яг тэр бүхнийг хараад би яг дуурийн дуулаач л болъё гэл яг тэгж утсан. Тэгээ одоо яг ингээд яг дуурийн дуулаач болохгүй л орос улбаны улсад ингээд бэлтгэгдэж байгаа. Аль болох өөрийнхөө залуунаас би энэ одоо яг хорвоод ир байсан шүү гэдэг тийм зүйлийг л яг үлдэхийг хүсдэг болохоор тэгэл чадж байгаа салбартаа л дуугаа хүргэе гэж боддог доо. Яг нөгөө өөрийнхөө дуу хоолойгоор тоолог хүмүүст хүргээд тэнгууд нөгөө хүмүүс маш их алгадшаад ингээд хэрхэн таалагдж байгаа ингээ илэрхийлдэг штеп. Яг ингээл бүгд ингээл дэмжээл хамт дуулаад алгадшаал яг тэр мэдрэмжил ингээд хөөх би яг хиймээр байгаа зүйлээ хийж чадчихсан юм байна. Ямар гоё юм бэ яг ингэж л боддог доо. Яг зүгээр л тайзан дээр гараад л яг тэр дуулахад л зүгээр бүх ингээл зүйл ингээ сарнаал зөвхөн ингээл дуу бит хоёр. Тэгээл ингээд би тэр дуугаа тэр тайзан дээр хэрхэн амьдруулж байгааг үзэгчид шууд тэр дооронд өгнөд өгчдөг. Тийм болохоор л яг тэр мэдрэмж нь л амар дуртай.